Туркменстан улсын ерөнхийлөгч Бердэ Мухаммадовын Монгол улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын их танхимд Монгол Туркменстаны бизнес форум боллоо. Хоёр улсын засгийн газрын гишүүд худалдаа аж үйлдвэрийн танхимуудын удирдлага, төрийн өмчт болон хувийн хвшлийн 103 төлөөлөл оролцож, худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалтын олон талт боломжуудын талаар хэлэлцлээ. Форумын үеэр талууд Монгол Туркменстаны эдийн засгийн одоогийн байдал, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, хүнс хөдөө аж ахуй, нэхмэл сүлжмэл эдэл зэрэг салбаруудад хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж бүрдсэн байлаа. Ер нь Туркменстаны эдийн засаг гэдэг аваад үзвэл одоогор нэг 80 тэрбум доллар байна. За Монгол улстай харьцуулахад бараг нэг 2 дахин илүү том эдийн засагтай. За хүн амынхаа хувьд 3 дахин илүү 700 хүн амтай. За бусад ерөнхий нөхцөл байдал одоо харьцуулаад үзвэл харьцангуй төстэй. Туркменстан улс бол илүү байгалийн хий дээр төлхөө одоо эдийн засаг авч явдаг. За манайх бол сүүлийн жилүүд илүү уул уурхаагаас хамаарал өндөртэй болчихлоо. Тэгээд хоёр улсын хувьд бол хамгийн тулгымцны асуудал эдийн засгаа яаж хөгжүүлэх вэ? Уламжлалт мал аж ахуйн салбарыг яаж бид нэр дэшээ гаргах вэ гэдэг асуудал байна. Тэгээд энэ хүрээнд одоо Туркменстан улсч хөдөө аж ахуйн салбарт онцгой гарч байгаа. Монгол улсын хувьд ч гэсэн одоо хөдөө аж ахуйн салбарт томоохон хөтөлбөрүүдийг зарлаад явж байгаа. Тухайлбал Монгол улсын ерөнхийлөгч хүнсний хувьсгал, цагаан алт, за засгийн газрын зүгээс Атар 4, Шинэ хоршоо гэдэг 4 том хөтөлбөр одоо эх 5-аас 10 жилийн хугацаанд хэрэгжих гэж байна. Хамгийн гол одоо эдийн засаг талдаа, уламжлалт талдаа бол ерөөсөө энэ мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбар гэж харж байгаа. Тийм учраас өнөөдрийн одоо үзэгслэн өөрөө энэ хэвсний чиглэлээр гарч байгаа нь өөрөө энэ салбарт илүү төлхөө ач холбогдол өгч байгаа. Тэгээд Туркменстан талаас бас манай яагаад бас анхаарал хандуулж хөдөө аж ахуйн салбарт анхаарал хандуулж ийм гэхээр Монголын төр засаг өөрөө онцгой анхаарж байгаа. Томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа үүднээс хөрөнгө оруулагч бас сэтгэл өгч гинэ гэж хэлж болохоор. Форумын хүрээнд Туркменстаны уламжлалт, хивс болон гар урлалын бүтээгдэхүүний үзэгслэн худалдааг зохион байгуулж, Монголын хивс нэхмэлийн үйлдвэрүүд өөрсдийн бүтээгдэхүүнийг дийлгэн үзүүлж, технологи, дизайн, түүхий эдийн сонголт зэргийн талаар харилцан дуршлаг солилцлоо. Хивс болон гар урлалын бүтээгдэхүүний энэхүү үзэгслэнг Монгол Туркменстан улсын харилцааг улам бэхжүүлэхэд зориулж гаргасан. Манайх хоёр орон соёл урлагийн салбарт төдийгүй бүх салбарт харилцаагаа өргөжүүлэхийг зорж байгаагийн илрэл гэж би харж байна. Үзэгслэн худалдаанд Туркменстан улсын музейн хувцас гоёл чимэглэлээс гадна гар урлаараа дэлхийд алдартай Туркмен хивсээрээ оролцож байна. Туркмен хивс нь олон зууны түүхтэй, маш нарийн ажиллагаа шаарддаг уламжлалт гар урлалын бүтээл юм аа. Туркменистан улсын одоо хивсний музейг одоо үзэж танилцсан, мөн одоо даавны үйлдвэр, одоо жихэр, нарийн баав гэхэд маш олон одоо үйлдвэрүүдийг, үүдэн технологийн паркуудыг бас манай бизнес эрхлэгчид танилцуулж ирсэн. Өнөөдөр ч гэсэн бас Туркменстан улсын одоо хивсний үйлдвэр, хивс болон бусад одоо бүтээгдэхүүнүүд үзлэн одоо бас Монголд болж байна. За Монгол одоо Туркменстан хоёр улсын хооронд бол эдийн засгийн хувьд бол одоо томоохон хамтын ажиллагаануудыг эхлүүлж байгаа гэж ойлгож болно. За мөн одоо хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтын ажиллагааны тэд тусмаа мал болон малын гаралтай одоо мал аж ахуйн салбарт одоо онцгой хамтарч ажиллахаар ингээд Туркменстан улстай гэрээ хэлцээр уран байгуулсан байгаа. Энэ одоо ажлыг цааш нь өргөжүүлэх тийм шатандаа явж байгаа гэж ойлгож байна. Форумын төгсгөлд Монгол Туркменстаны бизнесийн төлөөлөгчид уулзалтууд хийж худалдааг хөрөнгө оруулалт болон хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Тус форум нь хоёр улсын бизнес эрхлэгчид шууд харилцаа холбоо тогтоох, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг тавихад чухал алхам боллоо.